За бүгдээрээ сайн байна уу? За одоо бүгдээрээ state, hook, route гэд гурван ойлголтыг авч үзэж байгаа. За үүний эхний хэсгийг бол дууссан байгаа. State-тэй ажиллах, тэгээд use state хэрэглэж тэр нөгөө төлөвийг өөрчлөх ажлыг хийсэн байгаа. За одоо юу маань болохоор төсөл маань бол одоо жишээ нь энэ байна. За эхлээд бүгдээрээ show message гэдгийг хийсэн. Дарахаар харуулахгүй. За мөн өнгө сонгодог зүйл хийсэн. Өнгө ингээд сонгодог. Тэгээд энэ өнгийг сонгохлоор энд байгаа өнгийг аваад төлөвийг өөрчлөөд тэгээд ард талын өнгийг өөрчилж байгаа. За би болохоор сайжруулад энд гарч байгаа текстийн өнгийг эсрэг өнгөөр тавьдаг нэмэлт JavaScript бичсэн байгаа. JavaScript оруулсан байгаа. За энийг би ингээд экспортлоод color picker дээрээ импортлж оруулж ирээд энэ дээр ингээд өнгийг нь салсан байгаа. Color гэдэг энэ текст нь ч гэсэн бас өнгөөр өдөртөгддөг. Текст нь ч гэсэн төлөвөөр өдөртөгддөг. Өөрийн гэсэн төлөвтэй тэр төлөвийг нь сольдог функцтэй. Тэгээд энэ функц маань ажиллаад тухайн өнгийг авангуудаа өөр өнгө болгоод шууд текстийн өнгө рүү дамжуулдаг гэсэн үг. Color гэдэг дамжуулдаг гэсэн үг. За одоо бол иймэрхүү байдалтай явж байна. За дараагийн алхам маань эффектийг ойлгох. Тэгээд харгалзах, React харгалзах утгуудыг тэр холбох гэж ойлгох юм уу? Тэгээд ийм сэдв байна. Эхлээгүй хариу үйлдэлт эффектүүдийг ойлгох, утгыг иш татах гинэ. За бүгдээр тэгээ эффектүүдийг олгоод утгуудыг холбож иш татчтэй, холбож үзье. Энд яг ямар ойлголттой юм бүгдээрээ судалцгаая. Энэ хичээлээр та эффект болон утгуудыг ингээд React-ийн хамтаар React-ийн төсөлмжтэй авахсарна гэж. За refs гэдэг зүйлийг ашиглаад утгуудыг хэрхэн та холбогдуулах вэ гэж. За React нь болохоор нэг ийм нөхцөл байна гэж тооцоолъё гэж байна. За энэ нөхцөл нь юу вэ гэхээр шууд дом элементт шууд хандах ийм нөхцөл байдал байна гэж төсөөлье гэж байна. За ингээд болоод ref бол маш их тустай юм гэж. Ref нь болохоор хувирж болдог утгуудыг хадгалдаг. State бол энэс арай дээр сонголт шүү гэж. За Vanilla.js болохоор яадаг гэхээр get document-ийн get element by ID гэдэг тухайн HTML элементийн ID-г өгөөд оноож өгөөд ID гэдэг зүйлийг ID гэдэг attribute-ийг үүсгээд ID attribute-д утгыг оноогоод түүнийг JavaScript дээр get element by ID гэдэг методоор олж авдаг. За бас query selector гэсэн методоор олж аваад тэр домын элементэд ханддаг гэсэн. Дом гэдэг маань ерөөсөө бүгдээрээ
маш энгийнээр ийм шаталсан ийм бүтээц гэж ойлгож болно HTML-ийн. Ийм яг их багын тэмдэг шиг эндээс ихсүүлээ бичээд буцаад бүх тааг нь хаагддаг. Ингээд яг хийн тэмдэг шиг гэж ойлгож байна. Тийм шаталсан бүтээц байна гэсэн. HTML-ийн бүтсэн нь өөрөө document object model. За үндсэн ялгаануудын нэг нь Rebs болохоор ID-сийг тодорхойлж өгөх шаардлагагүй. Бас классик ID болон классыг тодорхойлж өгөх шаардлагагүй. Элементтэй холбоотой гэж байна. Элементийг одоо иш татахтай гэсэн үг. За тэгэхээр хэрхэн refs-ийг үүсгэх хэрэглэх вэ? За React нь өөрөө use ref hook-ийг багтаасан байдаг. Энэ нь яг үүнийг хийдэг. За хамгийн ихний алхам бол энэ hook-ийг React-аас импортлж оруулж ирнэ. Дараа нь хувьсагч зарлана. Энэ нь Refs-ийн утгыг бол тогтоож байна. Яаж тогтоож байх вэ? Анхны утгыг оноож тогтоож барих юм байна. За тэгээд use ref hook-д болохоор анхны утгыг тогтоож өгнө. Тэгээд section ref нь нулаар эхлэх шүү гэдгийг зааж өгнө гэж байна. За тэгэхээр section ref use ref маань энэ use ref-ийг хэлж байгаа. Use ref маань энэ use ref-ийг хэлж байгаа. Эцэст нь хувьсагчийг та ref хувьсагчаа ингээд хавсаргаж өгөх шаардлагатай. Тухайн JSX файл байгаа элементтэйгээ хавсаргаж өгөх шаардлагатай. Хэрэглэхдээ ref attribute-ийг хэрэглэнэ гэж. За тэгэхээр ref гэсэн attribute байдаг байх нь байна. Тэгээд хувьсагчаа зарлчин хувьсагчаа энд ингээд хавсаргаад өгчин. Хавсархлаа тэр нь нол утгатай байна гэсэн. Хэрвээ та консолд ref-ийг харах юм бол объект харагдах болно. За энэ яг ярьсныг хэлж байна. За одоогийн утгыг харах юм бол current гэдгийг хардаг гэж байна. Current гэдэг хардаг нь. За ингээд харах юм бол current маань огт зарлагдаагүй байгаа зүйл. Гэхдээ use ref hook ашигласан тохиолдолд use ref дотор current гэсэн хувьсагч байдаг байх нэ. За current маань болохоор нул шүү дээ. Тэгэхээр нул гарт юм. За ref-ийн дараагийн утга нь бүрэлдэхүүний тэр циклээс хамаардаг гэж. Жишээлбэл section ref-ийн анхны утга энэ үргэлж нул байх болно. Яагаад гэвэл ингэж бид нар эхлүүлсэн. Бүрэлдэхүүн mount болсны дараа гэж байна л да. Mount гэхээр ер нь бол mount гэдэг маань өөрөө уул гэсэн үг.
Гэхдээ жишээ нь CD компьютерт хийхэд mount гэж ярьдаг. Тэгээд unmount гэх юм бол одоо CD уншигчны таг нь өөрөө онгоогоод CD авах боломжтой бол. Тэгэхээр оруулж гаргах гэсэн. Оруулж гаргах гэсэн. Альва зүйлийг голд нь ингээд авчуулж ингэж хийхийг хэлж байгаа. Гол зориултын ингээд гарч ордог юм байж таарна гэсэн. Одоо шургуулах шиг юм гэсэн. Тэгээ шургагдсан. Тийм. Эд За бүрэлдэхүүн одоо шургагдсны дараа одоо бид нар экспорт хийгээд тэрийг импортлоод одоо индекс JSX дээр одоо ингээд дараалуулад оруулдаг. Тэрийг л хийлээд байгаа. Болов гэж удаахандаа бодож байна. За mount одоо ачаал mount болсны дараа тэр бас магадгүй рендерлэгдсэний дараа гэж бас би бол одоогоор ойлгож байна. За ref-ийн утга нь За section element бол хавсрагдсан байх болно гэж. За бүгдээр энэ жоохон төвхтэй орчуул байна. За бүртгүүлсгүүдийг суйрлуулсны дараа гэж ярьдаг юм байна. За ref-ийн утга нь тухайн ref-ийн хавсрагдсан хэсэг элемент болно гэж. Тэгэхээр section. За бүгдээр үргэлжлүүлээд уншъя. Ойлгоё. Хэрвээ бүрэлдэхүүн нь нааша одоо юу unmount болсон бол ref-ийн утга нь буцаад initial анхдагч утга болно. Буюу null болно. За яг энэ тохиолдлын ерөнхий энэ тохиолдлын жишээн дээр ref нь элементийг одоо дэлгэцэнд зуралж харуулах болон товчлуур дээр дарах үеийн үйл явцыг лөө төвлөрч анхаарч авч үздэг гэж. За энд одоо яаж хийх талаар одоо товчлуурыг товших үед түүнийг яаж хийх талаар ингээд харуулсан байна. За мэдээж React-аас user ref гэсэн хүүгээ оруулж ирнэ. За эхлээд манай компонентийн нэр нь focus байна. Focus гэдэг компонент явж байна. За энэ бол одоо ES6 бичиглэл юм уу? Бичиглэлээр бичсэн байна. Function гэж заавал бичгүйгээр энэ шууд аргумент аваад параметр аваад явж. Тэгэхээр эхлээд хэлсэн user ямар хөвсөг зарлаад user гэдэг. Өмнө бүгдээр use state-ийг ашиглаж байхад ч гэсэн эхлээд 2 хөвсөг зарлаж байсан. 2 хөвсөг зарлахдаа тэрийг massive хийж байсан. Тэгээд анхдагч устгыг нь use state методуудаар тэрний аргументаар анхдагч устгыг нь өгч байсан. За энэ дээр ч гэсэн адилхан user-ref зарлаад анхдагч устгах нь бол тэгээд хэрвээ user-ref-ийн current одоо ямар нэг утгатай байх юм бол гэдэг нь өөрөө нулаас ялгаатай хос string-ээс ялгаатай тэгээс ялгаатай гэж явж байгаа байх шүү. Тэр нь тийм байвал focus гэж import ref current focus. За тэгснэ import ref title button on click үед нь focus гэдэг. Import-ийн current focus. За уншия.
Уул нь бол on focus гэсэн ивент байгаа. Жишээ нь та таба дараад ингээд мангар болон макетны элементүүд одоо оролтын утгууд авах боломжтой оролдуул байх юм бол тэр шиг табуудаар шилждэг. Desktop програм дээр ч гэсэн ингээд табуудаар ингээд тухайн байгаа элементүүд рүү ингээд шилждэг. За тэгтээ бүгд уншия. Дээрх код нь за энийг үүсгээд за ойлголцсон юм уу даа бүгдээрээ. За handle focus нь focus функцийг дуудана. Input элементтэй дуудана гэж. Input нь одоо built-in компонент гэхээр цаанаасаа байсан бүрэлдэхүүн гэсэн. React-аас байсан бүрэлдэхүүн гэсэн. Энэ дээр input за бүгдээрээ input гэдгийг хаад үзье. Input нь энэ яг домын input элемент current property ref-ийн одоогийн шин чанарыг нь оноож өгдөгөө гэж. За focus функцийг ингэж дуудажээ гэж. За энд ингээд нэг сайн туршлага байна гэж байна. Ref-тэй ажиллахдаа. За DOM-тэй үндсэндээ ажилладаг. Хувирамтгай мутацдаг тийм мутацах боломжтой. Хувирам өөрчлөгдөх боломжтой өгөгдөлтэй ажилладаг. Гэхдээ state бол үүнээс арай дээр сонгол. Ref-ийг болохоор үндсэн төлөвийн удирдлага бол битгий хэрэглээрээ. Тэр нь бол use state юм шүү гэж. Ref current-ийг байгаа хэсгийг шалгаж байгаарай. Одоо шин чанарт эхлээд хандахтаа гэж юм. Битгий нэг үед одоо доорч зурагтаа салаад үзье. Энэ нутаг байгаа тохиолдолд энийг хэрэглээрэй л гэж байна. Энэ нь болохоор одоо алдаа гарахаас сэргэж өгнө гэж байна. Тэгээд дом руу ингэж хавсраж явуулахаас өмнө та ингэж шалгаарай гэж байна. Атаач одоо хавсрахаас өмнө бас энэ хавсрахсны дараа шалгаарай гэж. За яаж үүсгэж ашиглах вэ гэж байна те. Яаж үүсгэж ашиглах вэ? State is ref. За ref нь log хийх үед яаж харагддаг вэ гэнэ? Консоль руу яаж харагддаг вэ? Current property гэж хардаг байна. За тэгэхээр ингэж харагдана гэж бодож байна. За ref component mount хийсэн бүрэлдэхүүний дараа ref-ийн утга яах вэ? Буцаад
нол болно гэж. The purpose of the component random allocation dominant traits attached. За энийг бороо харилцлаа. За энэ random values үүсэхгүй always null байна гэж байна. Attached болоо. За одоо болохоор effect гэдэг зүйлийг үзгэнэ. За react-ах effect гэж юу вэ? Use effect hook хэрхэн ажилладаг вэ? За react-д effect нь бүх зүйл байдаг. Effect нь бол ямар нэгэн зүйл тэр нь бүрэлдэхүүн рендерлэх үйл явцын гадна талд өрөндгөө энэ нь UI-г одоо зурилж харуулах хэсэг шиг шууд ингэж удирдахгүй гэж. За нийтлэг жишээ гэвэл өвдөл татах браузерын табын гарчгийг шинжлэх. За браузерын дотоод багтаамж дотоод одоо хадгалах local storage гэдэг дотоод одоо хадгалах орон зай гэх юм да storage хадгаламж ч юм уу авах гэж ойлгож байна. За тэгэх юм бол тэрнээс өвдлийг унших тэгээд мөн бичих тохиолдолд гэж байна. Бичих тохиолдолд хэрэглэгчийн байршлыг авах болон өөр бусад зүйлсүүдийг хийхэд ашигладаг гэж. За эдгээр үйлдэлүүд нь яг дэлхийн гадна талын ингээд харилцаж явах юм аа. За үнийг side effect гэж нэрлэдэг. За одоо ер нь л тийм шүү дээ. Ингээд нар од сар оддын хэрэгшээлээр тэр хүний хувь зай тийм юм шиг юм тий. За таалсан шүү. Тэр нар гарвал одоо гэрэлтэй байна. Сар гарвал бас гэрэлтэй байна. Нар ингээд цаашаа миний байгаа газрын нөгөө талд дэлхийн нөгөө талд гарчих юм бол харанхуй болно. Энэ бол ингээ хөндлөнгийн нөлөө тий side effect. Тэгэхээр энэ нийтлэг жишээ ч гэсэн ингээ local storage-тэй storage юм бичих унших юм бол тэр хэрэглэгчдийн вебсайтанд харагдж байгаа хэсэг бол юу яахгүй. Харагдж байгаа хэсэг бол хэсэгт бол ямар ч нөлөө үзүүлэхгүй. Жишээлбэл хэрэглэгчийн байршлыг өөрчлөх тэр табын гарчиг марчиг бол өмнөг анзаарахгүй тэгтээ ажуураас нөлөөлөд байгаа гэсэн. Тэгээд өөр газраас өгдлийг тэр хүнгээ веб үзэж явах хооронд өгдлүүд ингэ татчих болно шүү дээ. Өөр газраас одоо тэр мэдээлэл харуулгахдаа бэлтгээд өгдлийг өөр вебсайтаас ч татчих болно. За React News Effect hook-ийг багтаасан байдаг. За эдгээр сайн ярьсан тэр хөндлөнгийн нөлөө, хажуугийн нөлөө, хөндлөнгийн нөлөөллийг бол өдөртөн зохион байгуулдаг. За use effect. За энэ зөвлөс use effect гэдэг байдаг байна. Use effect нь компонент зураг дэлгэсэнд
харагдсан, мөн шинжлэгдсэн дараа use effect функц ажилладаг. За use effect хүүхэн импортлох хэрэгтэй. За дараа нь болохоор ингээд параметргүй тэгээд хоёр дахь нь dependencies гэдэг юуг авсан байна. Аргументик энэ чинь болохоор одоо код ингээд шууд ажиллаж байгаа шүү дээ. Use effect-ийг дуудаад use effect шууд ажиллах гэдэг. Тэгэхээр энд болохоор энд ингээд өгнөлөрсөн байна. Your side effect logic usually function. Энд одоо яг юу хиймээр байгаа бичдэг гинэ. За effect function болохоор бүрэлдэхүүн дэлгэсэнд харагдсны дараа ажилладаг. Dependency нь бол optional буюу бичсэн ч болон бичихгүй ээж болно гэж байна. За тэр dependency нь хязгаар ажиллахыг нь дааж өгч болно гэж. За dependencies гэхээр хамаарлал бодлогч болгондоо байдаг. Тийм. Ямар үед яаж ажиллах юм бэ гэж тийм. За дахин идэвхжих боломжтой. Утгууд байж болно гэж dependency. Түүний цуваа байж болно. Жишээ нь state, browse function, variable гэх мэт. Түүнчлэн гэсэн. За хоосон цуваа юм уу omitted entirely бүрэн орхиж болно гэж бичихгүй байж болно. За энд use effect яаж ажилладаг гэдэг удирдлагыг нь тайлбарсан байна гэж. Хэрвээ хамаарлууд нь цуваа ба нэг болон түүнээс их дахин идэвхжих утгууд байвал тэр одоо нөлөөлөл нь тэд өөрчлөгдөх үед ажиллах болно. Хэрвээ хамаарлууд нь хоосон цуваа байвал use effect энэ хамгийн анх бүрэлдэхүүн дэлгэсэн зураглагдах үед нэг удаа ажиллана гэж байна. Хэрвээ хамаарлуудыг огт бичлэгүйгээр орхивол тухайн нөлөөлөл нь тухайн бүрэлдэхүүн дэлгэцэд зурагдах болгонд шинжлэгдэх болгонд гарах болно. Жишээлбэл counter маягт байна гэсэн. За бид нар тэнд dependency-г дамжуулж өгөөгүй. Dependency аргументыг дамжуулж өгөөгүй. Тэгээд effect нь нөлөө нь тэр нөлөөлөл нь компонент бүрэлдэхүүн харагдах үед бүрэлдэхүүн дэлгэсэн зурагдах үед ажиллана. Мөн шинжлэхтэй болгонд ажиллана гэж. За бүгдээ харъя. Use state. За энэ манай хууч нөгөө state-ээр ажиллаж байна тий. Use effect оруулаад ирсэн юм байна.
Тэгээд effect-ийг ажиллуулна. За энэ dependency бичээгүй байна. За use effect. За ингэм бол одоо шууд тэлсэн харангуйтаа л энэ ажиллана шүү дээ. За окей. За тэгвэл use effect-ээр энд юуг яавал гэж болох юм бэ? Set одоо энэ дээр count-ыг аваад count нь set count гээд 2 ч юм ингээд утгыг тавьчихсан бол одоо тухайн төслөөр дээр дараад 2 дарчингууд 2 болоод тухайн хэсэг нь ажиллана гэж ойлгохоор байна одоогоор. Хэрвээ ингэж хамгийн анх харахтаа нөгөө чинь ажиллаж байна. За бид нар бол use state болохоор байнга л нөгөө байнгын л яг төлөвийг ингээд удирддаг. Яг төлөвийг оноож өгдөг л зүйл аа. За энэ use state-ээс хойш use state. За энэ use effect байна. Тэгээ саяны энэний өмнөх use ref гэдгийг бас авч үзсэн тийм. За энэ бас стайлыг бичихтэй ингээд хоёр уулзаа алтан дотор ингээд бичдэг учраас санаад авчи тий. Тэгэхээр хамгийн сүүлийн таслал тавих бол энэ дээр гимгүү алдаа заахгүй болд юм байна. Тэгэх юм бол ингэж жагаад copy paste гэвэл доошоноос авахуулаа явуучих боломжтой байдаг. Одоо энэ араа ингэж гисэн юм шүү дээ. Account-ыг өгчөө гэдэг. Document-ийн title-ыг бүр title нь бүр ингэж өөрчлөгдөх юм шүү дээ. Аяар гарчин бүр дарахаар ингэж өөрчлөгдөх юм шүү дээ. Товчлуурыг дарахаар л одоо энэ ингэж хэсэг нь өөрчлөгдөж юм гэж шүү. За үүнийг бүгдээ мэдж авах хэрэгтэй. Хэрвээ effect нь компонентийн live за бүгдээ нэг орчуулчихъя. Хэрвээ таны төрөлсөн нөгөө нөлөөлөл маань бүрэлдэхүүн хэсгийн үзүүлэлт амьдралын мөчлөгөөс хэтэрсэн хэвээр байвал анхаарах хэрэгтэй гэж. Clean up функцийг ашиглах хэрэгтэй болно гэж. Компонент рендерлэгдэх болон шинжлэгдсэний дараа энийг ашиглах хэрэгтэй болно гэж. Жишээлбэл нөлөөлөх функц маань set interval ийг ашиглавал за event үйл явдал сонсогч маань жишээлбэл window-ийн add event listener шиг event listener event сонсогчийг ажил оноож өгөх юм бол энийг set interval-ыг ашиглаад event listener-ыг оноож өгөх юм бол эсвэл сервертэй холбогдох юм бол та clean up функцийг бол ашиглах шаардлагатай clear interval гэж. Бас серверээс салгах одоо холбогдох серверээс салгах гэх мэт холбогдолтой зүйлсүүдийг хийх хэрэгтэй гэж. Тэгвэл бол одоо infinite loop буюу хязгааргүй цаглашгүй гэж байна шүү дээ. Цаглашгүй дайн гэдэг шиг цаглашгүй давталт үүснэ гэсэн болж таарч. За хэрхэн
За use effect энд нь ингээд бичээд юу хиймээр байгаа бичээд яаж одоо хажуу хөндлөнгийн нөлөөлөхөө бичээд тэнгүүтээ return дотор юу бичих юм. Clean up функц бичих. За тэгэхээр манай функц маань болохоор use effect ажиллахдаа шууд энд байгаа функцүүд командуудыг ажиллуулад side effect-ийг чинь хийгээд өгчин. Тэгээд дараа clean up цэвэрлэх одоо зарим зүйлсүүдийг зогсоох функцүүдээ infinite loop-ыг зогсоох функцүүдийг ингэж бичиж өгснөөр энэ функц бол дуусна гэсэн. Return-оор ингэ энэ функц дуусч байна. За scroll гэхээр одоо хурдыг гүйлгэх одоо тэр үйл явцыг барьдаг сонсогчийг нэмэх юм бол тэр функцээ ингэж устгах нэ гэж. Remove end listener scroll event яагаад handle scroll гэж. Handle scroll лиг ажилуулаад дуусгана. Handle scroll доошоо гүйлгэхэд нэг юм хийн, side effect хийн. Тэнгүүтээ window дээр ингээд шинэ event listener нэмэн. Тэгэхгүй бол таны бичсэн функц ажиллахгүй. Тэгжиж энэ надад цонхонд болж байгаа үйл явцыг JavaScript барьж авч тухайн барьж авсан үйлдэлтээр нь ямар нэгэн зүйлийг хийдэг байгаа. За ер нь бол event listener өгвөл энийг л энэ дээр баг дахиад бичнэ. Гэхдээ нэмэхгүйгээр энд болиулах. Заах. За асуултанд хариулцгаая. React effect нь юуг авч үздэг вэ гэж. React effect гэж юу хэлэх вэ? Юу авч үзэх вэ? Алиг нь юу нь React effect гэж тооцогдох вэ гэсэн үг. Бүрэлдэхүүний төлөв нь ямар байдлаар шинжлэгдэх. Зураглах, дэлгэцэд харуулах үйл явц нь дэлгэцэд харуулах дээр боловсруулалт нь дэлгэцэд харуулах боловсруулалтын гадна талын үйлдэлүүд гэж юм. Түүнийг React зохицуулдаг. Төлөв шинжлэгдэх болгоны дараа хэрэглэгчийн харагдах байдлыг дэлгэцэд зураглах гэж байна. Updating component props. Бүрэлдэхүүний төлөв авахгүйгээр хийж болно. State-ийг авах юм, prop-ыг авах юм. State чинь болохоор ийм. За энийг нэ харуулад үзье. Тэнийг ч одоо ингээр рендерлэх процессоос үйлдэлүүдийг гаргах React нь өдөрт чадахгүй гэдэг байна. За энэ систем аргаантай асуулт байна. За
What determines how side effects run in reactor? Юу тодорхойлдог вэ? Side effect нь reactor аппад ажиллахдаа юу тодорхойлдог вэ? Эффектүүд нь нэг удаад ажилладаг. Regardless of dependency. Зөвхөн props өөрчлөгдөх үед эсвэл state-ийг алгасах үед dependency хамаарлуудын цуваа эффект хизээ ажиллахыг тодорхойлдог. Рендер хийх болгонд ажиллана. Лүүл хас тохиолдол эффектүүд төрслөл болгон дээр үргэлж ажилладаг. Хоёрт нь бол what are common examples? Нийтлэг жишээ нь. За эхнийх бол ялцч 3 байсан юм аа. За нэгийг сонгоод үзье. Өдөр энийг ч гэсэн уншаад суралцъя тий. Үлдээд явах тоо. Үзүүлэлт хандлаггүй. За энийг би сонгоод алдсан тий. За хэлээ. Үйлдэлүүдийг багтаадаг. React нь үзүүлэх явцдаг хандлаггүй л гэж. За operations React-ийн удирддаггүй төршлөх процессоос гадуурх үйлдэлүүд. Энэ зөв хариулт байсан юм шүү дээ. За би энэ prop state дээр амар хэрэгэлцээдсэн. Энийг албаар буруу хариулжээ. За тэгэхээр энэ л юм байна. Яс буруу орчуулсан юм шиг байна. Би тэгээд буруу хариулсан. За окей. За өөрийн хүүхээ хэрхэн бичих вэ гэж. За одоо бүр амар агсан төвшөнд очиж тээ. Use state, use ref, use effect гэж байжсэн чинь use context гэж бас байгаа юм. Тэгсэн чи одоо бүр өөрийнхөө хүүхийг бичих юм шүү дээ. За React нь өөрөө маш их өөрөө олон хүүхүүдийг багтаасан байдаг. Төсөлтөө хамааруулаад тэрийг өөр хэрэгжүүлдэг гэж. Өөр хэрэгжүүлдэг. Use state, use effect, use context болон бусд ийг апплсан байдаг. Хэлцээсэн байдаг. Гэхдээ заримдаа та шин нэм онцлог нэмэх болно. Өөрт нь байгаа хүүхүүдээс гадна танд тусч чадах тэтгэр хүүхүүдийг дауруу бичих болно гэж. За fortunately хаз болоход гэж. Fortune гэдэг чинь зөвшөн шүү дээ. React өөрийнхөө одоо өөрийн гэсэн хүүхийг бол бичих болно гэж. За custom
custom функцэн. За custom функц нь not as complicated as they might seem. Санснаас бол аюулгүй амархан, хялбархан байдаг гэж бичгээд. Санагдаж байгаа шиг тийм төвхтэй биш ээ. Тэдгээр нь дахин ашиглах боломжтой функцүүд байдаг. Өөрийнхөө олон бүрэлдэхүүн хоорондох логикийн үйлд байгаа хуваалцах байдлаар явдаг гинэ. Энэ нь болохоор юу гэхээр дахин ашиглах боломжтой гэдэг нь. You would want to build та яагаад өөрөдөө бүтээгийг хүсэж байгаа гэдгээс өөр шалтгаан юм аа гэж. За custom hook-ийн тусламжтайгаар логик тестраллыг задлана гэж байна. Компонентуудаас та тэдрийг таны хэрэгэлдэг компонентуудаас өвөл татах төлөвийн өдөрлөг мөн харуулах тоглолын гэхээр чагтлах харуулах болох гэсэн. Солих солилцуулах тийм. Мөн хөндлөнгийн нөлөөл гэх мэт онлайн болон офлайн статусыг хэрэглэж байгааг шалгах гэх мэтлэн дээр бол ашиглана. Import a hook to use in any component. Ямар нэг бүрэлдэхүүнд та hook импортлж болно. Тэгээд дэлгэцэд үзүүлэх болон ингэж толиулж гаргахад юу явах хэрэгтэй гэж анхаарлаа хандуулж болно гэж. Тэр компонентууд яаж ажиллаж байгааг нь л та харж болно л. Энэ нь болохоор илүү цөөн давталтаар бага давхардлаар гэсэн. Тэгэхээр олон газар шинжилтүүдийг бий болгож чадна гэж. За одоо бүгдээрээ custom hook яаж хийх талаар авч үзье гэж. React-д бүх өөрт нь байгаа hook-ууд нь use гэдгээр эхэлдэг. За custom hook нь бол яг адилхан байж болно. За бас л адилхан ойлгомжтой байх хэрэгтэй гэж байна. Хэрвээ та custom hook ашиглаж байгаа бол өвдөл татах бол use fetch. За асаах унтраах зэрэг ингээд солилцуулах бол та use toggle. Эсвэл та rebouncing, debouncing буюу ойгод байгааг болиулахын зүйлийг хэрэгжүүлэх бол use debounce. Бол сайн нэршил юм аа гэж. За debouncing гэдэг нь програмчлалын арга барил. Энэ нь функц хэр
хэдийн хэмжээнд байнга ажиллах вэ гэдгийг хязгаарладаг. Тэгэхээр тогтмол хэр удаан ажиллахыг хязгаарлаж өгдөг програмчлалын арга юм аа гэж. За хэрэглэгч үйлдэл хийгээ болох хүртэл нь хүлээж байгаад тэр хүртэл ажилладаг. Функцийг гүйцэтгэхээс өмнөх тодорхой тэр цаг хугацаа юм аа гэж зориулсан. Жишээлбэл хайх хэсэг байвал API call дуудахын оронд every keystroke-ны давчлуур дарагдах болгонд API-ийг дуудлага хийхийн оронд debouncing нь болохоор хүлээгээ хэрэглэгч бичгээ түрүүгээ завсарлаад завсралт хүртэл жишээ нь хүлээгээд 500 миллисекунд хүлээ гэж хэлдэг гээл гэж. Жишээ. Одоо ингээ хайх хэсэг байлаа дараад гэж биччихээд тэгээд фэч хийх оронд 500 секунд хүлээ гэж гарах нь шүү дээ. 500 миллисекунд. За debouncing custom hook-ийг үүсгэхдээ use debounce гэсэн JSX файлыг эсвэл use debounce JS файлыг үүсгэх хэрэгтэй. За уламжлал ёсоор conventionally hooks folder дотор юм байдаг шүү гэж. За өөрийнхөө одоо захиалгахт hook гэж ярих юм. Custom hook. За custom hook дотор бас өөрийн React-д байдаг hook-ийг нь ашиглаж болно гэж. За debouncing-ийн хувьд use state use effect hook-ийг ашиглах хэрэгтэй. Түнчлэн тэднийг импортлоод өөрийнхөө файл руу импортлох хэрэгтэй. Дараа нь debounce функцээ үүсгэн. Тэгээд утга болон хоцрогдлыг параметраар авна. За утга нь бол тэр хүлээх утга. За хоцрогдол буюу delay нь хэр хугацаанд одоо хүлээмээр байгаа вэ гэдгийг хэлэх юм. За хэсэг хугацаатай хүлээгээд set timeout тэгээд clear timeout функцийг хэрэглэх болно гэж. За харъя. За use state-ийг ашигласан байна. За тэгээ бүр use effect-ийг бас шууд ашигласан байна. За энэ ингээд нэг зохицуулагч функц юм байна. Тэр зохицуулагч функц нь тодорхой цагийн давтамжтай ажиллана. Тэр нь set debounce-д value юм. Тэгэхээр тэр маань юм гэсэн. Тэрэн дээр энэ утгыг дамжуулна гэж. Утга маань бүр манай функцэд орж ирсэн юм утга. Тэгэхээр бүгдээ энэ утгыг нь дамжуулаад өгчвөл ингээд энэ функцээр ажиллаж байна. Тэгээд энийг зогсоох шаардлагатай. За энэ бол dependency байна. Энэ хоёр утгаас хамаарна буюу шууд параметр утгаас хамаарна. За ингээд use effect маань ажил тусаад
debounced value гарах нь нэ. За энийг ингэж экспортлоо. Debounced value нь бол ерөөсөө л анхдагч утга шүү дээ. Value гэдэг өгсөн. Value дээр бүр функцийн ихэнх параметр орж ирсэн утга. Тэгээд тэрийг одоо өөрчилж яваад энд debounced value гаргацсан. Тэгээд энд return handler-ыг энд ажиллуулад энд нэг функц авчиад энэ дээр clear дээрээ цэвэрлэх функц дээр л тэрийг ажиллуулад тэгжээж нөгөө infinite loop болохгүй ажиллана. Тэгээд тэр нь энэ хоёр утгаас хамаарна гэж. Энэ маань одоо нөгөө утгыг нь тавиад өгч штэ энд өс утгаар нь. Тэгэхээр A гэж бичингүүд л утгыг бичээд тэгээд хэдэн секунд үлээгээ тавиад өгчин. Тэгээд эцсийн дүндээ болвол debounced value өгөх нэ. Тэгэхээр энэ утга чинь эхлээд ийм байсан. Тэгээд энэ дээр орж ирсэн утгаар ингээд шинжилээд өгчнө. Тэгээд тодорхой хугацаанд хүлээх нь use effect address. Таныг ингэ экспортлох нэ. За эхнийх нь болохоор эхлээд энэ тайлбарсан байгаа цогцлол параграф дээр specify time гээд за энд одоо нэг use effect-ийн ичэд нэгээр гарч байна л гэж. За хэрвээ та дахин өмнөх хичээлээ дахин санах юм бол рендерийн дэлгэцэд харуулах мөчлөгөөс өөр хэтрээд явчих юм бол хичээж явсан ямар нэгэн зүйл нь жишээлбэл аноох цэвэрлэх гэж аноох болон цагийг цэвэрлэх нь хөндлөгийн нөлөө идгээ мөн use effect hook нь эдрийг бол өдөртөө гэж ярьсан. За тийм. Use effect hook нь энд байна. Set timeout debounced утгад оноохтой хэрэглэнэ. Clean up function за hook за footballers-ийг бид нар бэлдсэн байгаа гэж байна. За нэг энгийн search bar-д зориулсан арай бэлдсэн байгаа гэж. За энийг экспортлсон байна. Нэг одоо бичиж байгаад 1 секунд ингэж зогсдог тийм хайлт хэсэг юм байна. За нэг үдийн импорт оруулж ирсэн. Use debounced query гэдэг маань энэ. Тэгэхээр анхны утга нь бол хаасан байх нь байна. Lowercase за бүгд тэр энд байгаа юмуудыг бүгдийн жижиг үсэг болгож байна. Ер нь хайлтын нэг арга нь болохоор тийм үү. Тэгэхгүй болохоор том нэг үсэг, нэг жижиг үсэг байхлаар тэр бүрэн цаанаа одоо Unicode
ASCII код нь өөр байдаг. Тийм учраас тэрийг бол бүгдийн том болгох юм уу, жижиг болгох нь зөв. Гэхдээ том нь бол мэдээж хэрэг магадгүй арай их байт эзэлдэг байх. Арай их зүйлийг тэгсэн харуулж байгаа учраас жишээлбэл жижиг агаас том аа арай их зурлагтай одоо арай их одоо тэгсэн их өнгө жишээнийх гарч ирж шүү дээ. Тэгэхээр жижиг болгосон юм. Ер нь хийх тохиолдолд жижиг болгож ашигладаг. Бүх юмыг харьцуулах гэж байгаа, текстийг харьцуулах гэж байгаа бол юм хайх гэж байгаа бол тэгж хийдэг. За тэгэнгүүт энд нэг үр дүн авах юм байна. За consult query байх юм бол response энэ чинь нэг функц байгаа. Тэгээ энэ функц чинь бичлүүлээ. Тэгээ жижиг болоод хэрвээ debounce query-д нь lower case болгоод тэр утга байх юм бол ч тийм. Football-ыг нь жижиг болгоод энд нэг байгаа хэсэг энэ ч нэг яг байгаа юу гэж байна. Тэгэхээр true false бичиж байгаа гэсэн үг. Result тэгээд result нь байхгүй бол үр дүнгуудын гарч байна. За text line. За энийг бүгдээрээ сайн чиглэсэн юм л шүү. Center гэдэг. Уул нь бол text line чинь text дундор төрс line гэж бичдэг. Гэхдээ яг тэр бичдэг. Гэтэ бүгдээрээ сайн тогтоох хэрэгтэй юм л ялангуяа би. За unchanged дээр энэ араа бичвэл нь e-г аваад set query. Set query. Set query нь бол нөгөө төлөвийг өөрчилдөг функц маань байна. E-ийн target-ийн value. За ийшээ ингээл утга өгчлөөр query маань утга шинжлэгдчихэн. Утга шинжилгүүд ийшээ ороод ирчин. Тэгээд орж ирсэн утга маань болохоор энэ is effect маань энийг ашиглаж. Тэгээд утгыг ингээд өөрчлөөд явах нэ. Мянган миллисекунд нь 1 секундтэй тэнцдэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй үү? Консолтой гарах нэг ч custom үүсэхдээ яадаг вэ гэж байна. It makes component render faster. Юу гэрэхдээ built-in метод, built-in hook-ыг ашиглаж болно гэсэн. Тэгээд мөн data resource multiple components энэ нь үнэн шүү. It replaces the need built-in hooks. За энэ худлаа шүү. It forces components ижил state хаалцааг заах юм шиг. За use гэж бичээрэй л гэсэн шүү дээ. What would you call custom hook that toggles as a value on? За use toggle гэж бичээрэй л гэсэн шүү дээ. За ингээд лекц онлайн лекц маань
энэ үрээд өндөрлж байна. Дараагийн дээр туршиж үзэх байх. Тэр хүртэл бүгдээ түр баярлалаа. Дараагийн хичээл жимс хайдаг аппликейшн.